Төрийн ордонд эх оны төсвийн төслийг хэлэлцэж байхын үед эрүүл мэндийн салбарын эмч ажилчид өнөөдөр нийслэл болоод орон нутгийн хэмжээнд жагсаал цуглааныг зохион байгууллаа. Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөгөх шаардлага тавьж өчигдрөөс 24 цагаар хугацаагүй суултыг эхлүүлсэн юм. Харин маргаашаас ажил хаях бэлтгэлээ хангаж байгаа гэсэн юм. Харин салбарын сайд 2026 онд үндсэн цалин үе шаттайгаар 3 сая төгрөгөх боломжтой гэх тооцооллыг хөрвүүлээд байна. За үзэгчдийн ТV-ийн сурвалжлах баг төв талбайгаас та бүхэнд мэдээллийг хүргэж байна. За яг одоо Улаанбаатарт 11 цаг. За өчигдрийн тухайд бол 13 цагаас эхлээд эмчимлэгийн ажилчид үндсэн цалингаа 3.5 сая болох шаардлагаар одоо суултыг зохион байгуулсан. За энэхүү суулт бол онцлогтой 24 цагаар за хугацаагүй юм зарласан юм суулт байгаа. Тэгэхээр өчигдөр шөнийн тухайд бол яг энэхүү талбай дээр ард харагдах одоо хөөсөн цэцрүүд дээр эмчимлэгийн ажилчид бол 10 төлөөлөл бол хонсон байна. За өнөөдрийн хувьд бол үндэсний хэмжээнд жагсаал цуглааныг зохион байгуулна гэд эмч ажилчдын төлөөлөл бол нэмэгдсэн ийм дүр зурагтай байна. За өчигдрийн байдлаар бол нийт яг өдрийн 1 цагаас хойш суултанд бол 42-3 эмч эмнэлгийн ажилчид ирж оролцсон. Одоо нэг тодорхой бид нар ингээд үе шаттайгаар цаг тавиад цагаар ингээд хүмүүсээ ирж суулгаж байгаа. Тэгэхгүй бол бас хойно ажилтай байгаа. За тэгээд ээлжин тоонох ээлжнээс буу хүмүүс байгаа учраас тэрэнд нь тохируулаад хүмүүсээ ирж суулгасан. За нэг 40 гаруй эмч эмнэлгийн ажилчид суулсан. За юуны хувьд бол хонсон хүмүүсийн хувьд бол нийт 10 хүн хонсон. 10 хүнээс 3 хүн нь бол Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо тэгээд тусмаа тамир даргатай үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллүүд маань эмч эмнэлгийн ажилчдаагаа цуг онсон баг. Өөрөөр жоохон цаас ороод өөрөөр жоохон жиндүү байла. Хүүтэн байла. Тэгээд бид чинь хөөсөн цэр дээр л тэгэл суугаал юу ах нөгөө майхан сав барих зөвшөөрөл байхгүй байсан учраас тэгэл хөөсөн цэр дээр суугаал шөнийг өнгөрөөлөө дөө. Энэ ажил хэлдэг бол бид нар өөрсдөө яг эмнэлгийн ажилтнууд бол хүссэн тийм ажил хэлтүүд биш шүү дээ. Тэгээд яалтчгүй нөгөө бидний албан шаардлагыг шийдвэрлэхгүй байгаа учраас бид нар одоо аргагүй ихэнд ажил хэлтэнд орж байгаа учраас иргэдийн тухайд бас хүндрэлтэй асуудал гарах бах. Гэхдээ эхний ээлжинд бол бид нар аль болох хүндрэлтэй асуудал гаргахгүй байх талаас нь шатраатаар ажил хэлтийг зарлаж байгаа. Эрүүл мэндийн сайд Чин бүрэн өнөөдрийн засгийн газрын хурал дээр үйлдвэрчний эвлэлтэй хийх хилцээрийн нөхцлөө танилцуулсан байна. Эрүүл мэндийн салбарынхны цалин 26 оны 1 сарын 1-ээс 30% үндсэн цалин нэмэгдүүлнэ. За дараа нь үе шаттайгаар 2 удаа нэмж нийтдээ 75% болгоод за ингээд 2026 ондоо багтаад эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3 саяда хүрэх. За мөн та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт бид хэлсэн засгийн газраас 27 хоног эрүүл мэндийг дэмжих жил болгож байгаатай холбоотойгоор бид 27 онд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин 3.5 саяд хүрэх ийм одоо тогтолцоороо шилжихээр бэлтгэл ажилд орж байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин нэмэх их усүрийг тайлбарлахдаа төсвийн 191 тэрбум, эрүүл мэндийн даатгалын сангаас авах 104 тэрбум төгрөгийн авлага, нийгмийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын сан руу шилжүүлэх ёстой 103 тэрбумын авлага, за нэмээд санхүүгийн сахилга баттай байснаар 200-аас 300 тэрбумыг хэмнэж, эндээс цалин үлсийг нэмэх нөөц их усүрийг бий болгоно гэж тайлбарлалаа.